Та загсанд яваад хоосон буцаж ирж байна уу? Тэгвэл та дэлхийн номер 1 загсчлалыг хэрэгсэлээр Финляндын Rapala, VMC корпорацийн Rapala, Blue Fox, Sufix, VMC, Storm, Traeger X, Local Jensen, Martini брендийн өгөөж хэрэгслүүдийг Монголоос ямад үнээр хоосон буц хам болж илүү олон загас барьцгаая. Rapala-г зөвхөн Rapala дэлгүүрээс албан ёсны дистрибьютор Rapala дэлгүүр. Сайн бацхан үзэгчдээ хамтаа загасчлалын нэвтрүүлэг шинэ жилийн дугаараа Архангай аймгийн Үгийн нур Үлзийд сумнуудаас та бүхэнд хүргэж байна. Энэ удаад бид өглөө эртлэн Архангай аймгийн Үгийн нур сумын Үгийн нур дээр хүрэлцэн ирсэн байгаа. Өглөөний үед бид энд яг Үгийн нуурн дээр ирээд тодорхой хэмжээнд баг зэрэг загасчилж хэдэн алган загас барьж үзчихэд тэгээ ерөөдөө Үгийн нур бол тодорхой хэмжээж бүх цагт Үгийн нур бол нээлттэй гэдэг учраас энэ удаад бид дараагийн өөр газар очиж үзэж өөр олон төрлийн загас барьж үзэхээр шийдсэн байгаа. Энэ удаагийн дугаараар бид та бүхэнд зэвэг болон налим загас, одоо бидний ярьдаг гутайр загасыг барьж үзэх болно. За сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэнд 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Үгийн нуурн дээрс мэдчилж байна. За Үгийн нуурн дээр өглөө ирлээ нилээ жихүү хойноосоо хүчтэй салхитай явган шуурхтай юм байсан. Харин нар манцнаар сайхан дулаан болж байна. За ингээд та бүхэнд 2012 оны сүүлийн дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Нэвтрүүлгийн баг зорьсон газартаа хүрэх замдаа бас голын иргэд дагуу сууд үзэж явж байгаад налим загастай байх боломжтой газар гэж одоо голоо уншиж үзээд тэрхүү газар очиж одоо 3 донк гэж ярьдаг донк буюу аргамжааг бид нэр 3 аргамжаа ингээд тавьсан байгаа. За ямарч бид нар өнөөдөр гол дээр одоо нэг зорьсон газар руугаа явж байгаа. Тэгээд замдаа ямарч нэг Айтаран салааны уулзар болоод энэ дээр нэг донк тавиад явъя гэж бодож байна. Ямарч орой ирэхэд ямарч нэг налим буюу гутаар загас орцсон байх гэж бодож байгаа. Бидний манай хөдлөг зогсож байна. Энэ бол Monis Group-ийн дэргэдэх Nissan Mongolia 4x4 клубын материалууд бол манай нэвтрүүлэгтэр хамтран ажилладаг үзэгч та бүхэн мэдж байгаа. Тэгээ бид ямар ч унаан тэргээр айлтгүй яваад бидний хүссэн газар хүссэн эрэг хүссэн намагны цааталт бол Nissan материал бол гаргаж байгаа. За ингээд донк одоо орсоор донка буюу ёроолын одоо тоног гэх юм уу да. Тэгээд Монголоор донк гэдэг. За энэ аргамжаа гэж нэрлэж байна. Тэгээд ямар ч сан аргамжааг энгийн хийсэд тавьчлаа. Энэ гол энэ зүйл нь хөндрүүлэгч байгаа. А 100-ны цагт бол урсгал усахгүй нэг том хөндрүүлж тавьдаг. Тэгээд бид нар энэ дэгээ болон өгөөштэй өгөөш энэ туулганы орн хаач хийж болно. Туулганы талдаа дэгээ дундаа ч юм уу эсвэл дэгээ захтай байж болно тий. За ямар иймэрхүү байдлаар хийгээд тавь. За ингэ явлаа. Даавууц хэрглэж байгаа болохоор бид нар бол нэг айлт түүж бодож байна. За тэгээд загас өгөөшийг олоод жаахан чирж явах хугацаа өгөөд одоо эндээс ялмгүй уртхан шиг тийм утас тавьчихъя гэж бодоод байна л да. За ингээд утсаа хайчлана. За хоёр төрлийн хайчлагч байгаа. За яг зориултын утас хайчлагч тий. За ингээд тавьчих. За үзүүртэн зүгээр бурус уучих дөө. Бурус уяал тавьчихна. Тэгэл болчихно л гэж үзэж байна. Энэ бурусыг болохоор цооногоо твхтүүлээд тавьчихна. Твхтүүлээд. За тэгээд яг л загас яаж барих вэ? Тэр уяагаар уйллаа. Тэгээ нэг даваа утас энэ өөр нэг 13 кг даацтай. Тийм учраас хэр өргийн загас бол хаваа явахгүй гэж үзэж байна. За ингээд. За яа энэ утас ил байсан ч болно дөө. Ингээ өргөчээ тэгээд чи баг завтар юм цасаар нөхөө булаад жоо харанхуулж өгөөд тэгээд додгодон жижигхэн нөх гаргаад нөхөний зэрэг
Энэ хамгийн гол нь утас маань өөрөө энэ голдоо л байвал их зүгээр бай. Яг энэ голдоо. Тэгэхээр дараа нөгөө энийг цооног гаргаад авахд их хялбар болчихно. За ер нь яг хүчсэн ч болж л байгаа юм да. За ингээд гөрхөө явах нь дээ. Хүн амт ирээд авчихгүй бол гайгүй үсттэй. Тэгээ 3 аргамжаагаа тавихтаа тодорхой хэмжээнд одоо бургастай ойрхон голын эрэг хавар тавьсан илүү амжилттай байсан болов уу гэж бодож байна. Маань нэвтрүүлгийн хөтлөгч Мөнгө Оёг болон маань нэвтрүүлгийн удаад оролцож байгаа электрон жаал буюу инх бүрэг маань хамтдаа бид нар 3 донкийг тавиад цааш зорьсон газар руу хөтлсөн. Бидний зорьсон газар бол Архангай аймгийн Өвийн нур сумаас тун холгүй. Одоо Өвийн нур сумын дээхэн талд нь нэг хясааны доор тэр хясааны доор маань яагаад утсан бэ гэхээр одоо их гол нэгэн салаатаа нийлж байгаа нэг тийм нийлбэр хэсэг байгаа. Энэ хэсэг дээр мэдээж тодорхой хэмжээнд халиаг үүссэн байсан ч гэсэн ерөөдөө их боломжийн газар өвшигдсэн учраас эндээс зэвэг загас барихаар бид ирсэн. Мэдээж бидний найдвартай оноол Nissan Mongolia 4/4 клубын Nissan Patrol мэдээж загасчдын хүүтэнд голын ирэг дээр явна гэдэг бол маш хүйтэн, тиймээс халуун юм ууж өөрсдөө дулаацуулах бол мэдээж тодорхой. Бид нар үлжийн сумд их ойрхон нэг хясааны хажууд орхон гол дээр загасчилж байна. Одоо уруудаад. За ямар ч зэвэг авлаа. Зэвэг загас. Зэвгийг за доороо нэг хүл мэдэгдэх газар байна энэ ч бас хэцүү. Нэг ийм балансээр авлаа. За хар өнгөтэй илгэн цайвар тэгээд голын дэг нь тийм нэг юм нүдтэй нэг илүү аттрактант загсыг татдаг тийм одоо тийм бөмбөлөгтэй ийм авлаа. Их сонирхолтой татж байна. Их болгоомжтой татаад ах шиг байна энэ зэвгнүүд. За өдөр 2 цаг болж байна. Бидний бас нэг зорилго болохоор нэг зэвэг авчиг гэж. Ер нь орхон өвөл бол налим ихтэй. Налимд бол бид нар бол санаа зовхгүй байгаа. Орой бол налим бол хангалттай бүрийнхээ болгоод аавна гэж бодож байгаа. За ямар ч зэвэг бол авч үзлээ. Нэг хөрхөн жижигвтер зэвэг байна. Гэхдээ нагнуурын доод хэмжээнд хүрэхээс 30 см орчим ийм зэвэг байна. Энэ дээрээсээ 2 салаа орж ирээд яг энэ хасааны хавьд их халиаг үүдг юм байна. Их нэлээд өрөмдүүллээ. Доороо халиатай. Тэгээд халианыхаа дээгүүр хөлдсөн. Тэгээд завсраа устаа гэсэн үг. Дахиад доошоо мөсөө цоолоо дайраа гэж нэг цооллоо. Нэлээд өрөм баг тулах нь холгүй байж цоорч जैन. Доороо нэг 30 см орчим устай. За балансерээ сая солиод хийснийг зүг боллоо. Урд нөгөө алганд хайжээс нэлээд хурц өнгийн балансер жижигсэн болоод нэлээд бараа хар нуруутай цагаан балансер хийсэн байна. Ямар ч заавал нэлээд хэд докторчиж харин сүүлийг нь авах шиг боллоо. За ямар ч нар хэвийгээд оройн гараа эхэлж явах шиг байна. Одоо цаг бол 3 цаг орчим болж байна. Энэ удаагийн загасчлалыг болохоор ерөөдөө электрон жаал их бүрэг маань жарахаагаар Мөнгө Оёг ах маань балансир буюу хиймэл өгөөшөр өвлийн хиймэл өгөөшөр үзээд ерөөдөө их үр дүнтэй байсан. Өвлийн хиймэл өгөөш балансир бол ерөөдөө амьд өгөөшөөс дутгааргүй сайн ажиллаж байсан гэдэг яг одоо энэ зурган дээрээс батлагдаж байна. Балансирээр авлаа. Дүнгээс ахиад татах шиг боллоо. Өөрөө хиймэл өгөөшөө сайн ажиллаж байна л да бас. Жарахыг бодвол. Захиад тачих шиг болоо сая баруун гартал нь. Орой нар хийвэж байна. За удахгүй. Найли мэдвч баг.
Сэст амар том юу вэ сэст. Авцсан шүү. Ама за энэ бол жарахагаар. Жарахагаар бас авч байна. Бадан сэр авч байна. Жарахаа авч байна. За энэ чи юу болж байна? Нөгөө талтай ажиллаад. За нэг иймэрхүүл байна да. За энэ хоёр удаа доктор уу эсвэл хоёр өөр орж ирээд яа. За хөөхөн линок байна. Түрүүний бадан сэрээр авсантай адилхан линок байна. За зүт яг сайхан авлаа да. Цаг бол оройхон болж байна. Ааха. Юунд энэ хоёр гараар зэрэг ажиллуулах нэг үүрт үнэтэй юм биш үү? Балан сэрийн ч авч байна. Сая бол жарахагч авч байна. За. Оо. Сайн урцаа. Айгу хөрхөн линок нэг гаргаад ирлээ. Тэгээд ганц тохоо линок нэг байна. Зя. Яг зүгөөшөө ясэнслэ хурдан явахгүй. Нараа жаргаж байна. Зя чи явж байна. За. Хамтаа загслыг үзэх штэ. Сайхан байна. За бид яг байраа солигоор нэг газар та удаан суугаад иргэдээ нар орой жаргахт өгч байхад бас нэлээд хүйтэн болсон ч гэсэн бас цааш үргэлжлүүлээ суусаар л байсан. Нар жаргаж байна. Оройхон тийшээ ер нь бол энэ их идэвхтэй байна. Энэ тэнд манай электрон жайлын маань юу хийдэд угзарлаа тэгээд зөрүүл татаж байгаа. Хийдэд алдчих шиг байна тэнцээ. Тэг миний хувьд ямар ч нэг хэдэн линок барьлаа. Зэвэг бол мормошигтай жараа хант ч явж байна. Балансэрэнд ч бас их сайн явж байна. Тэгээд одоо удахгүй харанхуй болно. Бид ямар ч нэг найлийн баргасан натаа байгаа. Гутаар загсанд үзэндээ. Энтхийн зээгүүд их том биш байна. Хамгийн том нь тохоо эртэй. Ер нь тохооноос арай жижигвтер юм зээгүүд байна. За манай редактор Батэрдэн байна. Бүр их том. Одоо энэ баг нөхөр багтахгүй шахоо том амтныг алдсан байгаа. Тастуулж алдсан байгаа. Их том зэвэг загсал байсан байх гэж бодож байна. Ямарсан жараха. Тэгээд Рапалагийн балансер хоёрын аль нь илүү ажиллаж байгааг үзэх гэж өнөөдөр үзлээ. Ямар ч сан тэгээд талаас арай илүүгийн балансерээр барьлаа. Жарахаг бас сайн авч байна. За удахгүй өргөжлүүлээд миний баруун гарталд байгаа энэ жарахатай энэ цагаан үзүүртэй уургыг налимч гэсэн өнхөд эхлэх баха. За нөгөө тал бол балансер байгаа. Энийг бол гутаар буюу налим өнгөн гэж бол бодохгүй байна. Ямар ч зэвэг өнгөх бах. Одоо маш жоохон хугацаа үлдэнэ. 20 минутын дараа гэхэд ер нь зэвгний авалт бол муудаад ирнэ. Харанхуй болоод ирэнгүүт. Балансерийн хувьд болохоор хоёр янзын балансер ажиллаж үзлээ. Хоёулыг нь авсан. Нэг нь болохоор гялгар шар, алтлаг шар, гялгар биеттэй, хэвлийтэй, хар нуруутай балансер байгаа. Нөгөөх нь болохоор ногоон дөнгөтэй, тэг хэвлийтэй буюу хэвлийн хэсгээс нь уйсан 3 слайд нэгэндээ бөмбөлгөн аттрактанттай буюу бүрийн нүдтэй ийм балансерын яг нүднээс нь өнгөж гарч ирсэн байлээ. Тэгэхээр энэ зэвэг загсны сонирхол ерөнхийдөө халган загстай тун ойролцоо юм байна. Тэр загсны балансерны доотлолт байгаа тэр зүйл болохоор төрсөө шахаж байгаа загсны төрстэйг адилхан гэж зарим хүмүүс ярьдаг. Тэгээд тэр яг тэрнтэй ижилхэн сонирхолтой. Тэргээр алгантай их төстэй. Тэр нүднээс нь өнгөж гарч ирсэн нэг зэвэг. Та бүхэн санаж байгаа бид нар дээр
хэдэн донк хөөд орхисон байгаа шүү дээ. Налим орж магадгүй. Тэр болохоор ерөнхийдөө их аятайхан газар ирсэн хоёр одоо салааны уулзуур нэлийн гүн устай энийг бодвол тэгээ тогтун усна гисэн хэдэ болж усны өнгө жоохон бүрсгэр нэг зэвэг загас байхааргүй санагцсан л да. Энд яг энд бол халиаг үүсэн байна. Тэгээ халиаг үүнүүд чинь жоохон урсгалтай байна гэсэн. Одоо энэ энэ мөсний доор ус байгаа. Тэгээ ахаад доогоор урсгалтай ус байгаа. Тэрэн доор дахиад мөс байгаа. Тэгээ тэр мөсөн доороос бол бид нар барьж байгаа. Хоёр мөсний завсараар бол маш олон жарааха сүргэлийн явж илээ. Өөрөөр өнгөө эсийн халиаг үүсэн эсхийн мөс тэрний доор байгаа үндсэн мөс байгаа. Тэр хоёрын дундуур маш их жарааха одоо цооноор харж хахад гарч ирээл. Тэгээ зарим нь буцаад тэр урсгалдаа цогтоод доод руу орж байгаа. Тэд нар бол ямар ч зэвэг загсны хоол болж байгаа. Энийг яагаад сонгосон гэхээр энэ байна дээрээсээ нэлийн ширүү урсгалтай. Дээрээ задарцсан, доороо бас задарцсан. Нэлийн тийм тэрнээс гадна тунгалаг устай, усныг цэвэрхэн цэнгэг. Доороо чулуун хөрстэй. Нэгэн дээрээ тэр задархаа доороо онгорхоо. Энэ л хүчилтөрөгчийн хангамж нэлээд өндөртэй учраас энэ зэвэг загас одоо тогтох нэлийн тийм таатай нөхцөл байх гэж үзэж байгаа. Тэгээ энд суусан юм байна. Уг нь бол хадрангууд орж ирэх байх гэж утсан. Тэгээ ямар ч өнөөдөр жилд нөхөр нь харж суулаад хайраас буй хадран орж ирж ирээсээ харагдсангүй. За яста. Авчлаа да. За. Авчих шүү найзуудаа. За ямар ч нэлээд чойроо боллоо. Бүр цогцын линаг авчихсан гэж бодсон. Ямар ч нэг тохоо харантай линаг авчлаа. Хөдөлж байна. За томоод мундгууд одоо хөдөлж л даагуур явж л байгаа гэж бодож байна. Орж ирвэл юу н аавна. Сайн жарахаа өнгөч байна. За ямар ч саяны линаг бол нэлийн дээрээс авлаа. Хөрөн бүрийн мөсний яг доохноос нэг линаг татсан байгаа. Хөрөнгөө болоод ирэхээр зэвгнүүд усныга дундаас мөс ерөөл хоёрын дундаас юм эсвэл мөсөндөө нэлээд ойрхон аваад тах шиг байдгийг. Жон дээрээс гэсэн үг л дээ. Яг магадгүй нөгөө харагдах байдал нь илүү байдаг баг л та. Доороос дээшээ харахад зөвлөлөө дээрээ бид нар чинь гэрэлтэй байгаа. Энэ сар 2 сар гарсан байна. Маш нарийн. Ер нь загсны идэвхжил их байгаа гэсэн үг л дээ. Нар нэлээд төрөнд доошоо орцсон. Ер нь харанхуй болгох тийш хандж байна. Гисэн эдээ боловч зэвгнүүд авсаар байгаа. За би хоёр хүнд ойрхон хоёр нөхөнд зэрэг тоглуулж байгаа. Нэг нь болохоор маш хурц өнгийн шар ногоо балансир байгаа. Нөгөө талд нь болохоор жарахаа. Тэгээд ерөнхийдөө энэ хоёр хоёулаа зэрэг байхлаар магадгүй хурц өнгийн балансир нь загсыг дуудаж авчираад тэгээд нөгөө тийм загас өнгөө яг гэж эргэлдэж жагаад энэ аваар эргэлдэх үед нөгөө талд нь бас докторч чимээ гараад усан долгио үүсэж байгаа шүү дээ. Тэгээ эргэж ирэнгүүт нөгөө жарахаа харагдаад тэгээ жарахыг өнгөж байгаа ч юм. Тийм байж болох юм. Ямар ч зөв үр дүнтэй загасчилж байна. За хөдөлгөөнгөөс басан чи нилээ чилж байна. Яг даарсан юм алга байна. Хөднөөс жоохон жинтж байна. Тэгээд одоо ингээ өнөөдрийн загасчлалын эхний хэсэг ерөнхийдөө ингээд дуусчих шиг байна. За нэг жоохон хугацаа байна гэхдээ. За налимны хэсэг бол удахгүй эхэлнэ. Ер нь харанхуй болсон хандлын идэвхтэй авах гэж бодож байгаа. Тэнгэрийн хаяар улаарч байна. Маргааш их сайхан өдөр болох байх. За бид зэвэг загсаа барьж дууссан. Ерөнхийдөө орой харанхуй болох үе зэвэг загс маа идэхгүй болдог учраас бид одоо өмнөх та бүхэн санаж байгаа нэг донк тавьсан, арамжаа тавьсан газар ирж налим орсон үгүй шалгасан байгаа. Тэгээ шалгахын тулд мэдээж өсөө бид нар цоолон юугаар цоолох гэхээр дахиж өрөнгөж болохгүй учраас царил хэмээх хэрэгүүд хөрөмжөөр цоолно. Царил маань юунд хэрэгтэй гэдгээр ерөөдөө иймэрхүү тийм бага хэмжээний мөсийг цоолж цэвэрлэх болон
аюулгүй байдлын үүднээс мөсний зузааныг үүсгэхэд их хэрэгтэй их өргөн хэрэглэгдэг юм багж байгаа. Та бүхэн харж байна. Баг зэрэг хөлдсөн мөсийг доонгүй яргамжааныхаа сатуркийг гимтээлгүйгээр бид нар тойруулан мөсөө зүсэж байна. Мөсөө хагалж байна. Тэгээд энэхүү нүхнээс маань ерөөдөө 3 донкноос маань бүгднгээс нь налим гарч ирээгүй. Ерөөдөө боростоо ойрхон тавьсан нэг аргамжаанаас маань нэлээд хөөрхөн боломжийн хэрэмний налим загас гарч ирсэн байгаа. За налим авчлаа да найзуудаа. Налим байна. Налим загасны хувьд бол харахад ерөнхийдөө тийм эвгүй их царай муутай загас. Гэхдээ махных нь амтны хувьд бол мэдээж бусад загастаас их өөр хямдлаг махтай загас байгаа. Тэгээд ерөнхийдөө налим загасаар хүмүүс бол котлет хийж идэх их дуртай. Хамгийн котлетын тохирсон загасны махаар бол налим гэж хүмүүс туршлагатай загасчид ярьдаг юм байлээ. Хатан налим авах. Ангалагч байлаа гэж нааш нэг. За үзэгчтэй. Өдөр бид нэр бахан зэвэг авсан байгаа. Тэгээ одоо ингээд налим дах гэж сууж байна. Эхний налим гаргацсан. Одоо ямарсан тэгээд энэ сайхан нүдий гэж бодож байна. Хавирган сар гарцсан. Ер нь бол налимны идэвхтэй байхаар тийг санагдаад байгаа. За ямарч энд нэлээд гүнзгий бургасны яг ёроолоос налим авсан. Яг энэ газраар нүдий гэж бодож байна. Тэгээ одоо энэ нүдний ихлээр сайн та бүхэн миний нүдүрийг харж байгаа те. Ийм том юм хар тоглоом нүдүр байгаа. Гуйлан бүрээстэй юм нүдүр үзүүртэн пискар чарга хайсан байна. За ингээд ус руу хийлээ хэсэг. За тэгээд шин загас дөнгө сонирхож байгаа залуучуудаа хэлэхэд за энэ анзаарч байна уу? Яг ингээд барьчлаа. Одоо ингээд ингээд ёроодыг ерөөс ингээд дүг ингээд нүдүрээр нүдэн хэсэг байхгүй юу? Тэгээ ингээд вэжэт жоохон ингэж жагаал жоохон өргөд байвлаа. Загас хоп татлаа. Золоо гаргалаа. Иймэрхүү. За ингээд гэрлээ унтраагаад загасчлалтаа орцгоё. За ингээд үзэгчтэй. За ямарч нэг 3 сарын налим авлаа. Тэгээд гадаа хүүтэн байна. Тэсгийн аргаалга. Өөр ингээд цан цохоод нэлээ хүүтэн байна. Хэдий салхихгүй ч гэсэн нэлээ ямарсны бас 20 дорм байх шиг байна. За тэгээд эрдээ үзэгчд байна. Загсанд явж үзээгүй хүмүүс байна. Гайхаж байгаа. Өвлийн үйлдэлд тэгээ шүн. Тэгээ ингээд загас өрөөд нэг нэлээ гайхаж байгаа. Энэ бол нэлээ тийм сонирхолтой зүйл юм байна. Тэгээд энэ оны 2012 оны сүүлийн шөнө байна. Шөнийн орхон голын иргэд дээр шөнийн 12 цаг болж байна. Тэгээ та бүхэнд 2013 онд анх зэрэгтэй хэмэрт яваарай гэж үсэ. Загас сонирхчид загсны спортыг дөнгөж сонирхож байгаа хүмүүс та бүхэнд дараа 2013 онд хамтаа загасчлаа. Хамтаа загасчны нэвтрүүлгийг найруулагч Батэрдэн байна. Тэгэд яг одоо гадаа хэдэн гараад цагаа мэдгүй маш хөтөн байна. Тэгээ миний хувьд бол одоо эсгийн гутал маш зузаан хүртэг ийм зориултын малгай өмссөн тулдаа ийм хүүтэнд мэдээж голын жавар гэдэг чи ямар лээ тийм хүүтэн та бүхэндээ нэвтрүүлгээ өргөх гэж ингэж даарч хөрөнгө явж байна. Гэтэ мэдээж үр дүнд нь сайхан загас хорно. Тэгээ ингээд цаг алдгүй хажууд нь ингээд өвлийн хүүтэнд бичээ сонордог бол тоглоом биш. Тэгээд та бүхэн ямар ч цаг үед бидэнтэй хамт байгаарай. Бид та бүхэнд Монголын хамгийн сонирхолтой загасчлах аргуудыг хөрөх болно. Тэгээ 2013 он та бүхэн загасчид маань илүү олон загас орж, илүү олон загасаа барьсан, илүү олон загасаа илүү олон буцааж тавиарай гэж хүсээрэй. Тэгээ 2013 онд хамтаа загасчлаа.
За ингээ хамтаа загасчлалын нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд ирж буй 2013 онд эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн нэрэж загастай холбоотой мөрөөдлөө биелгэх болтугай гэж нэвтрүүлгийн зөөс хүсэн нэрэж байна. 2010 онд та бүхэндээ хамтаа загасчлалын нэвтрүүлэг хамтаа байгуулсан хамтаа загасчлал. Хөдж өгчээсэй. Байхгүй. Цацаа. На камер өрч юу болчихсон бэ? Цацаа юм уу авсан юм. За. Та загсанд яваад хоосон буцаж ирж байна уу? Тэгвэл та дэлхийн номер 1 загсчлалын хэрэгсэл Финляндын Rapala, VMC корпорацийн Rapala, ViewFox, Supix, VMC, Storm, Traeger X, Local Jensen, Martini брендийн өгөөж хэрэгслүүдийг Монгол улс ямад үнээр хоосон буц хам болж илүү олон загас барьцгаая. Rapala-г зөвхөн Rapala дэлгүүрээс албан ёсны дистрибьютор Rapala дэлгүүр.